Сайн байна уу? Cisco Network Academy Instructor мөн хоёр байна. Та бүхэнд Cisco-гийн шалгалтын талаарх мэдээллийг хүргье. За миний хувьд Cisco-гийн нийт 9 шалгалт өгж исэн. Нийт 9 шалгалтыг $5,545 өгж исэн байна. 2017 онд CCNA 100% кодтой шалгалтыг $295 өгж исэн. За мөн 2017 онд CCNP routing шалгалтыг $300, за CCNP switching шалгалтыг $300 өгж исэн. CCNP troubleshooting шалгалтыг мөн $300 өгж исэн. За CCIE writing exam гэдэг онлайн шалгалтыг $450 өгж исэн. Тухайд 2019 онд өгсөн. 2019 онд онлайн шалгалтыг өгснөөр CCIE лабораторийн шалгалт нь нэгддэг байсан. За лабораторийн шалгалт $1600 төлбөртэй. CCIE лабораторийн шалгалтыг би 2 удаа өгсөн. Эхнийх дээрээ унсан, 2 дахь удаа дахиж $1600 төлж өгсөн. За хамгийн сүүлдээ CCNP Encode шалгалтыг $400 өгж исэн. Мөн CCNP NRC шалгалтыг $300 өгж исэн. Ингээд нийт $5,545 9 удаагийн шалгалт өгч исэн юм туршлагатай. За тэгээд CCNA, CCNP, CCIE шалгалтанд бэлдэж байгаа хүмүүст бол зөвлөгөө өгдөг. Тухайн шалгалтанд юу ирдгүү, яаж шалгалтанд бэлдэх үү, за шалгалтын орчин ямар байдаг талаар бас сургалтын суусан хүмүүстээ бол зөвлөгөө өгдөг. За энэ шалгалтын мэдээллийг бас та бүхэнд хүргэе гэж бодлоо. За Cisco-гийн шалгалтууд CCNA, CCNP, CCIE шалгалтууд бүгдээрээ тус бүр 3 жилийн хүчинтэй хугацаатай байдаг. Тэгээ 3 дахь жил дуусахаас өмнө дараагийн левелийн юм уу эсвэл адилхан левелийн шалгалтыг өгж дахиж 3 жилээр сунгадаг. Тэгэхээр Cisco-гийн агуулгууд 3 жил тутамдаа ингэ шинэ агуулгууд нэмэгдээ явж байгаа. Сая сүүлд CCNA шалгалт 2024 оны 8 сард бол бас агуулгаас шинжлэгдсэн. AI-ийн агуулга орж ирсэн, хиймэл оюуны агуулга орж ирсэн. Зарим агуулгуудыг хассан, зарим агуулгуудыг жоохон өргөцгсөн гэх мэт шинжилэлтүүд бол жил тутам жижиг шинжилэлтүүд хийж яадаг. За тэгээд 3 жилдээ нэг удаа бас томоохон шинжилэлтүүд хийгдэж явж идэг учраас шалгалтанд ийм expired date буюу дуусах хугацаа гэж байдаг. Тэрийг тогтмол ингээд дараагийн левелээ эсвэл ижлэн левелийн шалгалтаа өгж ингээд сунгаж явах шаардлагатай байдаг. За албан ёсны сертификатыг ямар сертификат гэдэг юм бэ гэж хүмүүсийг асуудаг. Cisco-гийн албан ёсны сертификат над тийм хэвлэмэл сертификатууд нь байна. Чуудан гараар гэдэг сертификат шалгалтын амжилттай өгсөний дараа хэвлэмэл байдлаар ирж исэн. За энэ дотроо юу байна гэхээр энд захидал байна. Cisco-гийн захирлын гарын үсгтэй ийм захидал. За дээрээс нь хэвлэмэл байдлаар ирсэн CCNA сертификат нь байна. Ингэж шуудан гараар ирдэг сертификат нь ингэж ирдэг. За электрон хөлбөр буюу PDF хөлбөр бас байдаг. Тэгээ PDF-ийн энэтэй бас адилхан дуусах хугацаатай, анх өгжсэн хугацаатай ийм сертификат ирж байсан. За CCIE-гийн сертификат байна. Олон улсын сертификат. За мөн адил шуудан гарч ирсэн сертификат. Энэ CCIE, CCD-гийн боломжуудын талаар бичсэн бас ийм тайлбаруудтай. За дээрээс нь за CCIE болсон баяр хүргэе гэсэн юм Cisco-гийн захирлын гарын үсгтэй захидал байна. За CCIE-гийн хэвлэмэл сертификат байна. PDF сертификат нь байдаг. За мөн CCIE болсон тохиолдолд бас плаг ирдэг. Энэ сертификатуудыг дагаж энэ плаг дээр хэддэх эксперт болсон юм бэ гэсэн юм дугаартай. За миний хувьд 61682 дахь эксперт болсон гэсэн юм дугаартай юм Cisco-гоос болсон юм флаг ирдэг. За албан ёсны сертификатыг энэ сертификатуудыг хэлж байгаа шүү. Энэ сертификатыг PDF хөлбөрөөр авсан ч болно, шуудан гараас захиалсан ч болно. За шалгалтын талаар би пэйжтэй бас товчхон мэдээлэл оруулсан, групптэй бас мэдээлэл оруулсан. Шалгалтын агуулгыг та бүхэн юунаас харж болох вэ? Cisco-гийн сайт дээр байгаа. Тэгээд Google-с CCNA 200-301 гэдэг энэ кодоор хайх юм бол шалгалтын сайт Cisco-гийн сайт гарч ирнэ. Энэ дээр Cisco-гийн шалгалт юунаас бүрдэх вэ гэсэн агуулга нь байгаа. Үндсэн 6 агуулга байна. Network fundamental хэсэг нийт шалгалтын 20% гэж байгаа. За шалгалт бол ерөнхийдөө 100 орчим асуултаа 100-аас 120 орчим асуулт. Шалгалтын 20% нь жишээ нь network fundamental байна. За fundamental нь юу орох вэ гэхээр за сүлжээний архитектур байна, TCP, UDP, IPv4 хаягчлал, subnet-ийн дэд сүлжээ, за IPv6 хаяг, за switch ажиллагаа, MAC-ийг суралцдаг, frame
frame яаж дамжуулгүй. За network access нь юу орох вэ гэхээр VLAN, inter-VLAN routing байна. За TCP протокол байна. Discovery протоколууд байна. За SSH Telnet management хандлтууд байна, wireless байна. За IP connectivity хэсэгт юу орох вэ гэхээр сүлжээний замчлалууд байна, IPv4, IPv6 static замчлал байна, USB version 2 байна. За зам сонголтын талаар асуултууд орж ирнэ. Гэх мэтчлэн IP сервист нь юу орох вэ гэхээр TCP, SNMP, NTP, NAT. За эндээс та бүхэн шалгалтын ерөнхий агуулга хараад бэлдэх боломжтой. Шалгалтанд бэлдэж байгаа хүмүүс шалгалтын агуулга эндээс харж байгаа. Энэ дээр байгаа бүх топикуудыг тагээд бие дааж бэлдэх хэрэгтэй. За тэгээ шалгалт бол 100-аас 120 орчим асуулт орж ирнэ шалгалтанд. Мөн лаборатори орж ирдэг. За CC-ийн шалгалтын төлбөр бол $300 төлбөртэй. За энэ $300 төлбөртэй шалгалтанд байна. Ерөнхийдөө нэг хамгийн багадаа 3 лаборатори орж ирдэг. Тохиргооны хэсэг орж ирдэг. За тэгээ 3-аас 5-6 лаборатори заримдаа орж ирдэг. Шалгалтын үргэлжлэх хугацаа бол 120 минут. Энэ дээр биднэрт 30 минут нэмэгддэг. Бидний унган хэл англи хэл биш учраас 30 минут нэмэгддэг. Та Монгол шалгалт өгч ивэл 230 минутын хугацаанд за 100-аас 120 тесттэй шалгалт өгнө өсөх лаборатори багтсан. Нийт шалгалтнаас 1000 оноо бол хамгийн өндөр оноо 1000 оноо. За эндээс 825 болон түүнээс дээш оноо авч иж тэнцэх боломжтой. За шалгалтын асуултын хэлбэр гэж байгаа. CCNP шалгалтуудын асуултын хэлбэр ерөнхийдөө адилхан шүү. Надад бас эндээс шалгалтын орчны талаар таагаад харуулъя. За шалгалтын орчин бол ерөнхийдөө иймэрхүү байдлаар гарч ирнэ. Та гэдэг өгж байгаа шалгалтын нэр энд харагдаж байна. За асуултын тоо харагдана. Хэдийг авч тэнцэх үү гэдэг харагдана. Тэгэхээр шалгалтын орчин бол энэ компьютертэй шалгалтаа өгнө. За шалгалтаа өгөх та гэдэг ийм сонгох гэж ирнэ. Энэ баруун дээд болонд бол хэдэн цаг үлдсэн бэ гэдэг нь харагддаг. За энэ дээр жишээ нь нэг зөв хариулт, нэг хариулт сонгоо гэсэн асуулт гарч ирж байгаа тийм. Нэг хариулт сонгоо. Дараахаас аль нь зөв бэ? Тэгэхээр эндээс тагээд нэг л хариулт сонгоно гэсэн. Олон хариулт сонгодог, нэг хариулт сонгодог юм асуултын төрлүүд байгаа. За энэ дээр баруун дээд болонд хэдэн минут үлдсэн бэ гэдэг хугацаа харагдана. CCNP шалгалтууд 2 цаг 30 минут өгдөг. За доор нь энэ хэсэгт өгнө хэдээс хэддэг асуултан дээр явж байна гэдэг нь харагддаг. Энэ Cisco-гийн шалгалтан дээр буцах товчлуур байхгүй. Тэгэд нэг нүүрэн дээр нэг л асуулт харагдана гэсэн. Тэгээ буцах боломжгүй. Next дарах юм бол дараагийн асуулт харагдана. Өмнөх асуулт руу буцах гэсэн сонголт байхгүй. Тэгэхээр Cisco-гийн шалгалтаас нэлийн хүн төрөлдөө ордог. За саяхан бол нэг сонголттой байсан. За энэ бол олон сонголттой. Жишээ нь 2-ыг сонгоог үл энэ ард талд нь choose 2, choose 3 гэж гараад ирсэн. 2-ыг сонгох, 3-ыг сонгох, 4-ыг сонгох гэсэн хэдийг сонгох үед ард талд нь гарч ирдэг. За эндээс 2-ыг сонгоо гэсэн бол та хэдэн асуултаас 2-ыг сонгоод next дарна. За лаборатори байна. За лабораторид нь тохиргооны хэсэг. Тохиргооны хэсэг дээр ерөнхий зааварчилгаа харагдж байна. Топологийн хэсэг. За task ажлын хэсэг. За тополог дээр дарах юм бол энэ сүлжээний төхөөрөмжүүдийн холболтууд нь харагдаж байгаа. Энд дээр сүлжээний төхөөрөмжүүдтэй шууд дээр нь дарах юм бол баруун талд нь консолууд нь харагдаж байгаа. Жишээ R1 дээр дарлаа. За R2 дээр дарлаа. R2-ын консол. R3 дээр дарлаа. R3-ын консол. Switch дээр дарлаа. Switch-ийн консол. Энэ консол дээр тохиргоогоо шивэх боломжтой. За task хэсэг дээр энэ дээр юу хийх ёстой вэ гэдэг нь гарч ирнэ гэсэн. Жишээ ABC гэдэг нь за жишээ нь TCP тохируулаач гэдэг юм те. A-д нь TCP тохируулаа. За B-д нь яг NAT тохируулаач гэдэг юм те. C-д нь access layer тохируулаач гэдэг юм. Иймэрхүү даалгаврууд орж ирдэг гэсэн дотроо. За тохиргооны хэсэгтээ энэ тохиргооны энэ дээр ингээд шууд тохиргоогоо бичиж явах боломжтой. Жишээ enable conf-t гэж явуулсан байна те. Тохиргоо хийх. За тэгээ тохиргоо хийсэн бол шууд доор нас хадгалж байгаарай. За тэгээд тэр хамгийн доор баруун доор next төвчлөр байгаа. За дараагийн асуултын төрөл drag and drop ингэж чирж харгалзуулдаг. За ингэж чирээ тавьчихна гэсэн. Жишээ нь layer 2-ын протоколууд аль нь вэ? Layer 3-ын протокол нь аль нь вэ гэдэг юм да. Эсвэл TCP UDP протокол нь аль нь вэ гэсэн. Ерөнхийдөө ийм асуултын төрлүүдтэй. CCNP ерөнхийдөө адилхан ийм асуултын төрөлтэй. За дараагийн хэсэг шалгалтаа яаж бүглэх вэ?
За энэ сайт энэ Cisco Certmetrics.com Cisco гэж одоо энэ сайт руу ороод эндээ та гэдгийн сертификатын мэдээлэлүүд байгаа. Шалгалт өгж ирсэн одоо түүхүүд байгаа. Эндээс шууд шалгалтаа бүклэх боломжтой. Жишээ нь эндээс schedule дарлаа. За эндээс бас schedule nav дээр дараад ингээд цаашаа өсрөх боломжтой. Эсвэл доороос боломжит шууд бэлэн юмудаас эндээс сонгох боломжтой. Ямар шалгалт өгч чинь CCNA юм уу, DevNet юм уу те. CCNP өгч байгаа мó гэдэг эндээс шууд сонгоод schedule дарж болно. Эсвэл саяны энэ өсөрсөн рүү орж. За жишээ эндээс хэдлийн CCNA өгч байгаа үйл schedule дарлаа. За энэ шалгалтыг онлайнаар өгж болно. Эсвэл очоод тестийн төв дээр очоод өгж болно. Шалгалт өгдөг байгууллага дээр очиж өгж болно. Эсвэл онлайнаар өгж болно. Эндээс хэлээ жишээ нь онлайн гэвэл за онлайныг сонгоод үзье. Онлайныг сонгоё да. За компьютер дээр өгнө. Онлайныг сонгох гэж байгаа бол өрөөндөө ганцаараа байх ёстой. Өрөөнд өөр хүн орж ирж болохгүй. Камераараа орчин тойрны ойныг харуулах шаардлагатай байдаг. За тэгээ камерт бас өөрийнхөө пассвортыг юм уу эсвэл иргэний үнэлгэээс харуулах шаардлагатай байдаг. Камераар хяндаг онлайнаар шалгалт өгвөл за эндээс онлайнаар шалгалт өгье гэвэл саяны энэ сонголтыг сонгоод за эдгээрийг бүгднгийн зөвшөөрөөд за эднийг зөвшөөрөөд agree дарч. За next дарлаа. За цагийнхаа тайм зоноо сонгоч тэ. За Аз ирэхгүй гэсэн юм зот. За байж энэ дээр дараад хэлээ нэг Улаанбаатар гэж байна. Байна тэ. Улаанбаатар гэдэг зоноо сонгоч. За тэгээ шалгалт өгөх өдрөө шүү сонгосон. Тэгэхээр хүмүүс хизээ шалгалтаа өгөх вэ? Шалгалт хэдэд авагддаг вэ гэдэг. Энэ өдрүүд нь нээлттэй байдаг. Онлайнаар өгч гэнэ үү? Эсвэл шалгалтын төв дээр очиж өгч гэнэ гэдгээс хамаарат. За онлайнаар өгч байгаа гэвэл энд цагууд харагдаж байна. Жишээ нь за би 2 сарын 24 гэвэл 21 сонголоо. За доор эндээс хэдлээ explore more time гэж цагуудаа харъя. Боломж цагуудаа харъя. За 9-өөс 13 цагийн хооронд за өглөө 10 цагт өгнө гэвэл энийг сонгочихно. За тэгээд book this appointment. За ингэж цагаа бүклэх боломжтой. Тэгээд төлбөр төлөх боломжтой. CCNA шалгалт. За энд л 140 мянга гэж харагдаж байна. Энэ төлбөр нь $300 гэж харагдаж байна те. $300. За эндээс үргэлжлүүлээд төлбөр төлөх боломжтой. За хэрвээ ваучертай бол шалгалтын дискаунттай бол эндээс шалгалтынхаа ваучер кодыг оруулах боломжтой. Тэгэхээр манайхаас сургалтанд суусан хүмүүст 58% хөнгөлөлт өгсөн. Энд дээр promotion код оруулаад 58% хөнгөлөх боломжтой. Хөнгөлөлтөө дарсныхаа дараа төлбөр хэсгээ орно. Картынхаа одоо виза картаар төлбөр төлнө ч гэдэг юм те. Эхлээд promotion код оруулаа шүү. 58% хөнгөлөлт авсан хүмүүс. За онлайнаар шалгалтаа бүглүүлэн гэж бүгдэн. За би энийг remove хийлээ. Хэрвээ шалгалтын төв дээр очиж өгье гэх юм бол за дахиад буцаад ирэл эндээс CCNA за schedule дарлаа. За энэ эхнийхээ сонгоно. За тест центр гэдэг сонголоо. Шалгалтын төв дээр очихдоо өөрийнхөө ID картыг очих хэрэгтэй. Иргэний үнэлэх эсвэл пассвортаа авч очих хэрэгтэй. За next дарлаа. За эндээс Япон уу, Англи уу гэж байна. Шалгалтаа англи хэл дээр өгнө гэдгийг сонгоод. За энэ дээрээс дарч. Хамгийн өөрт байрлал хамгийн ойрхон шалгалтын төвөө хайлаа. Энэ дээр System Center байна, Impasoft байна. За English Academy of Mass гэж байна. Монголд энэ 3 байна те. Жишээ нь System Center-ыг сонгоод тэгэхээр энд System Center-ийн боломжит цагууд харагдана гэсэн шалгалт авах. Тэгэхээр энд дээрөөсөө 2 сарын 18-ны өдөр бол одоогийн байдлаар боломжтой гэж харагдаж байна. Бусд нь хаалттай байна. За 18 дээр нь дарлаа. За боломжит цагууд нь харахаар 18-нд энд боломжит 2 цаг гэж харагдаж байна. За 14 цаг 45 минут 15 цаг те. Энэ хоёроос айлын боломжтой гэсэн. Эндээс бүглэх боломжтой. За хэрвээ өөр нээлттэй байна. За жишээ нь Impasoft дээр үгүй за Impasoft дээр бол одоо ийм өдрүүд байна. 2 сарын 14, 17, 18, 19, 21 за 24, 25. За би 25 шалгалтаа үгүй гэж тэ. 2 сарын 25-ныг сонголоо.
explore more times гэж сонголоо. За энэ боломжит цагууд нь харагдаж байна. За жишээ нь өглөө 10 цагт өгөө ч гэдэг юм да. За ингээд сонголоо book appointment-а дарлаа. Энэ дээр төлбөрлөлөө гэсэн $300 төлнө. За proceed to check out дээр дарлаа. За эндээс promotion кодтой хүмүүс бол энэ хөнгөлөлтийн кодоо оруулах шүү дээ. Хэдийн үе хөнгөлөлттэй байна гэдэг хөнгөлөлтийн кодоо орууллаа. Хөнгөлөлтийн кодоо оруулаад $300-оос хасагдсныхаа дараагаар эндээс төлбөрийн картаа, Visa юм уу, Mastercard-а сонгоод төлбөр төлөх боломжтой гэсэн. CCNA, CCNP шалгалтуудыг бол ингэж өгнө. CCIE шалгалтын хувьд лабораторийн шалгалтыг өөрт ойрхон байрлах Cisco-гийн салбар дээр очиж өгдөг. Жишээ нь Бээжинд юм уу, эсвэл Сингапурт ч юм уу, эсвэл Хонконгт ч юм уу, эсвэл Европт ч юм уу очиод өгдөг. Заавал бит байдлаар очиж өгдөг. IE лабораторийн шалгалт. За мөн шалгалтын талаар асууж тодруулах зүйл байвал та гэд манай шалгалтанд бэлдэх группт нэгдээрэй. За Facebook-с энэ нэрээр хайгаад CCNA, CCNP Study Group Баяман 2 гэсэн энэ нэрээр хайгаад манай шалгалтанд бэлдэх группт нэгдээрэй. Энд шалгалтанд ирж исэн асуултуудыг би монголоор оруулж байгаа. Тэгэхээр энэ бол ерөөсөө миний зохиосон асуулт биш. Шалгалтанд ирж исэн асуултууд, бодит шалгалтанд ирж исэн асуултуудыг би монголоор орчуулад хүмүүст хүргэж байгаа. Тэгэхээр та энд орж ирж өдөр болгон шинэ асуултууд тавигдаж байгаа. Асуултуудад хариулаад, шинэ мэдлэг аваад, за мөн бусад хүмүүсээс асуух зүйл байвал энэ групп дээр нээлттэй хоорондоо шалгалтаа хэрхэн бэлдэж байна гэдэг туршлагуудаа хуваалцаад явах боломжтой. За шалгалтанд бэлдэх группт маань нэгдээрээ анхаарал хандуулсанд баярлалаа.